Энэ өдрийн мэндийг нийт үзэгч нартай хүргэе. Тэгэхээр өнөөдөр бид та бүхэнд үзүүлэхээр хэр хэдэн бичлэг бэлдсэн байгаа. Түүний дотор бол манай улсад харагдсан сонирхолтой үл мэдэгдэх нисдэг биетүүдийн цуврал бичлэгүүд багтсан байна. Мөн сүүлийн үед манай улсад бас маш сонирхолтой байгалийн гоц үзэгдлүүд болон үл мэдэгдэх нисдэг биетийн олон тохиолдлууд бол бүртгэгдсэн байна. Бас эдгээр бичлэгүүдийг манай үзэгч нар манай сувг руу явуулж өөрсдийн бас мэдээлэл бидэнтэй хуваалцсан явдал бас баярлалаа гэж хэлмээр байна. За ингээд хамтдаа бүгдээрээ бичлэгүүдээ үзцгээе. Дээр нэг явж байгаа цагаан ямиг харж байна уу? Тийм ээ. За тэгээд эхний үзэгчийн явуулсан бичлэгийг хамтдаа үзцгээе. Яг энэ бичлэгэн дээр харагдаж байгаа зүйл нь бол маш холоос бичиж авсан харагдаж байна. Ямар ч байсан энэ хүү сонирхогчийн камерт харагдаж байгаа зүйл нь агаар мандалд хөдөлгөөнгөө тогтсон байдалтайгаар байгааг та бүхэн харж байна. Тэгээд яг энэ хүү дүрс дээр харагдаж байгаа зүйл нь яг юу вэ гэдгийг хэлэх ямар ч боломжгүй. Үүнийг бол шууд үл мэдэгдэх нисдэг биет гэж хэлэхээсээ гадна бас өөр байх боломжтой хувилбаруудыг гаргаж ирвэл цаг уурын бөмбөлөг байх боломжтой, эсвэл бас өдрийн цагаар харагддаг од ингэж бас камерт бичигдэх боломжтой. Дээр нэг явж байгаа цаг Эмээгийнхэн байшин таалагдсан уу хүмүүс? За харин дараагийн бичлэгийг бол бас нэгэн сонирхогч санамсаргүй байдлаар яг ингээд явж байхдаа тэнгэрээс ийм хурц гэрэлтэй зүйл агаар мандал руу орж ирээд маш хурдан алга болж байгаа юм үзэгдэл камерт бичигдсэн байна. За тэгээд яг үүнийг тайлбарлавал нэгдүгээрт бол сүүлд дод байх боломжтой. Харин дараагийн хувилбар нь бол солир бас ингэж харагдах тохиолдол маш их байдаг. Тэгээд яг энэ бичлэгээс ингэж хараад дүгнэлт хийх юм бол тухайн солирын хэмжээ нь маш жижигхэн байх өндөр магадaltaй байгаа. За харин дараагийн хоёр бичлэг маань бол яг богдуулын ойролцоо харагдсан ийм бас сонин үзэгдлийн тухай байгаа. За тэгэхээр яг энэ богдуултай холбоотой бас манайх өмнө хэд хэдэн сонирхолтой бичлэгүүдийг бас та бүхэнд хүргэж байсан санаж байгаа. За тэгэхээр яг энд харагдсан үзэгдлүүд нь бол яг богдуулын ойролцоо уулны дээгүүр ийм юр бусын гэрэлнүүд бол сүүлийн 2-3 жилийн хугацаанд тогтмол харагдах болсон. За тэгээд яг эдгээр гэрлүүдийг юу вэ гэсэн таамагуд маш их интернет орчинд ч гэсэн хилцүүлэг болж хүмүүс өөрсдийн байдлаар тайлбарлаж байсан. Тэрний дотроос бол зарим хүмүүс үүнийг сураа унсан хүмүүс уулны дээгүүр явж байна гэсэн таамаг байсан бол зарим нь үүнийг бол машинтай хүмүүс гэж бас өөрсдийнхоороо тайлбарлаж байсан. За тэгэхээр яг энэ богдуулын дээгүүр бол нэгдүгээрт машинтай явах ямар ч боломжгүй. Энэ бол битүү мод хад чулуу ихтэй, дээрэс нь зориултын машины зам энэ хэсэгт бол байдгүй. Хоёрдугаарт бол сураан гэж тайлбарлсан бас яг энэ хаваар явсан гэж ярьж байгаа хүмүүсийн бас дүгнэлтээс харахад эдгээр гэрлүүд нь бол хоорондоо маш хол зайтайгаас гадна зарим үедээ гэрлэнүүд алга болох, эсвэл дахиж гарч ирэх, эсвэл маш өөр зайд ингэж шилжих байдлаар харагдж байгаас үзэхэд энийг бол сураантай юм уу эсвэл ямар нэгэн моциклтэй хүмүүс гэж бол хэлэх бас өрөөсгөл гэж бидний зүгээс үзэж байгаа. За тэгээд яг энэ болдуулны дээгүүр харагдж байгаа гэрлэнүүд бол холоос харахад маш хурц, тод. Тэгээд яг эдгээр гэрлэнүүд нь
ой модон дотор гэж хэлхээсээ илүүтэйгээр яг агаар мандалд уулнаас дээшээ 20-30 метрийн өндөрт агаарт ингэж тогтсон байдалтайгаар харагддаг байгаа. Тэгэхээр бас эдгээр зүйлсийг бид нэгдүгээрт нарийн судалж амжаагүй байна. Яг үүний ард яг ямар нууц байна? Чухам яг богдуулын дээр юу болоод байгаа талаар бас бид судалгаа хийх тийм төлөвлөгөөтэй байна. За тэгээд яг үүнтэй холбоотой бас цаашдаа сонирхолтой мэдээллүүдийг та бүхэнд бид хүргэж байх болно. Учир бүтүүлэг үзэгдэл цагуурын радарт бичигдлээ. 2024 оны 2 сард цагуурын хүрээлэнгийн хяналтын монитор асар том хэмжээтэй зүйл хойд Атлантын далайн урд хэсгээр бичигдсэнийг мэдээллийн баазад бүртгэж авсан. Уг асар том хэмжээтэй зүйл нь 2024 оны 4 сард дахин харагдсан бөгөөд уг үзэгдэл харагдсан цэг буюу Номхон далайн өмнөд хэсэгт анх харагдсан газараа гарч ирсэн байна. Энэхүү Европсын асар том хэмжээтэй зүйлийг юу вэ гэдгийг одоогоор хэн ч тайлж чадаагүй байна. Цагуурын хүрээлэн үүнийг системийн гажуудал байсан гэж хэлсэн ч баттай мэдээлэл одоо хүртэл байхгүй. Хамгийн сонирхолтой нь уг үзэгдэл далайн гүнд биш харин агаар мандалд болсон байх магадaltaй юм. Хэрв ийм том хэмжээтэй асар том зүйл далайн түвшинд гарч ирвэл маш аюултай байгалийн үзэгдэл болохоос гадна ойр орчмын арлуудад цунами аюул нүүрлэх боломжтой юм. Анх энэхүү үзэгдэл үүссэн цэгт алслагдмал жижиг мөсөн арал байгааг олж тогтоосон бөгөөд уг арал нь энэхүү юр бусын үзэгдэлтэй ямар нэгэн байдлаар холбоотой эсэх нь тодорхойгүй байгаа ч уг арал дээр маш сонин бүтэц бүхий пирамид хэлбэртэй тогтоц байгааг хиймэл даавлын тусламжтай олж тогтоосон. Арал хэрвээ энэ үзэгдэлтэй ямар нэгэн байдлаар холбоотой гэж үзвэл ийм том хэмжээтэй биетийг үүсгэх ямар нэгэн хүчин зүйл тус арал дээр байх боломжтой. 4-р сард харагдсан үзэгдэл далайн давлгаанд нөлөөлж 24 метрийн өндөртөө 185 м квадратыг хамарсан асар том давлгаануудыг үүсгэсэн гэсэн тооцоолол гарсан байдаг. Өмнө зүгээс хойд зүг рүү 4600 км газарт шилжилт хийсний дараа агаарт замгарах байдлаар алга болсон. Энэхүү үзэгдэл агаар мандалд болсон нь тодорхой байгаа юм. 2022 онд үүнтэй төстэй үзэгдэл цагуурын радарт бичигдсэн тухай мэдээллийг манай сувг та бүхэнд хүргэж байсан. Уг үзэгдэл өмнөд Номхон далайн бүсэд анх илэрч байсан бөгөөд түүний хэлбэр дүрс тодорхой харагдаж байсан юм. Ойролцоогоор 1600 км урттай гурвалжин хэлбэртэй биет Номхон далайн агаар мандалд хэсэг хугацаанд харагдаад ор сургуу алга болсон байдаг. Эфлогчид дэлхийд нэвтэрсэн их хөлөг нуугдмал байдалтайгаар хянаж байна гэж үзсэн. Үүнтэй төстөөгөөр Атлантын далайд харагдаж эхлээд байгаа нууцлаг авраг биет 2022 онд харагдсан их хөлөгтэй адил манай дэлхийн агаар мандалд нууцаар нэвтэрсэн ундаа гарагийн биет байх өндөр магадaltaй ч гэж үзэж болохоор байгаа юм. Цагуурын радарын дулааны ялгаруулах хэмжүүрт харагдсан нь зүгээр ч нэг гинтийн тохиолдол байх боломжгүй юм. Гарцаагүй тухайн биетээс ялгарч байгаа дулааны хэм түүнийг илрүүлэхэд том түлхэц болсон.